Өнөөдрийн бүтээлээр бид нар тогруу нугална хүүхдүүдээ. За тогруу гэдэг маань Монгол оронд бас нэлээд түгээмэл байдаг шуудын маань нэг шүү дээ тийм ээ. За хамгийн ихний нугалаас 2 цаасаа голоор нь гурвалжлалт нугална. За гурвалжлаад эсрэг тал руугаа мөн гурвалжлна. Үүний дараа дөрвөлжлөн. За та нөгөө тал руугаа мөн дөрвөлжлөн. За одоо яах вэ гэхээр ингээ 2 гурвалжингаа нийлүүлж яагаад дөрвөлжин болгодог тийм ээ. 2 талын гурвалжингаа нийлүүлээд 2 дөрвөлжин болгох доктороо. За. Тэгэхээр задгаагаасаа битүү рүү гурвалж үүсгэх юм байна. Талаасаа битүү тал руугаа гурвалж үүсгэх гэнэ. За ингээд 2 талаасаа гурвалж үүсгээд. За эсрэг талаа муу адил задгаа талаасаа битүү тал руугаа гурвалж үүсгэлээ. За энд муу адил битүү тал руугаа гурвалж үүсгэсэн. За одоо ингээ харахаар нэг юм гурвалж боллоо тийм үү. За одоо яах вэ гэхээр одоо буцаад задлана. Одоо буцаад задлаад за энэнийхээ дагуу буцаагаад нугална хөхтөд гэдэг. Энд дэшигээ мадл. За ингээд нуглаад өгөх нь тийм үү. Тэгэхээр одоо энийг бас адилхан. Үнийг юм уу адил яг уу. Задлаад нуглаад өгөх нь тийм ээ. Нуглагдсан учраас их хэлбэрээр маань нуглагдаж байгаа. За ингээд ийм салаа битүүтэй юм. Ромб тэмдэг шиг ромб хэлбэр маань үүсэж байна тийм ээ. За одоо эндээс яах вэ гэхээр бид нар одоо үнийг онгорхой тал руугаа юм нарийнхан гурвалж эхлээд үүсгэх нөхдөдөө. За ингээд гурвалж үүсгэлээ. Эсрэг талтаа муу адил за ингээд гурвалж үүсгэжлээ те. Одоо энэ талтаа муу адил шин татаж авчираад гурвалж үүсгэлээ. Үнийг муу адил яг уу. Чамчраад гурвалж үүсгэх нэ. Энийг ингэж нуглах нь зөв байна. Ингээд тийм ээ. Одоо энийг
ингээд ийм хоёр болоод таглаа тийм үү. За тэгвэл одоо энэ дээ яг хэрэг шовныхаа хушуугийн бүгдээр. За бид нар одоо олон шов нугалж ирсэн учраас манайхаа дороо хичиж байгаа гэж багш нь бодож байна. За энэ маань яг хэрэг ингэж бууж ирнэ. Талууч болж байна тийм ээ. Эсрэг талаа муу яг буулгаад ирнэ. За тэгээд нэг юм урт сүлтэй, урт өндөр сүлтэй, урт үзүүтэй, урт талавчтай тогроо шоу маань бэлэн боллоо.